Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой зориулсан Монголын үндэсний кино урлагийн академийн бүтээл болох Богдхан түүхэн уран сайхны кино үзэгчдийн хүртэл боллоо. 8 дугаар богд Жавзан зам хотгтын түүхийг уран сайхны аргаар найруулагч цогтойр дэлгэцийн бүтээл болгосон нь чамгийн сайн уран бүтээл болжээ. Ингээд Богдхан түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид болон найруулагч эрдэмтэн судлаач нартай уулзуулъя. Түүнд бүх юм үгүй болоо. Хөдлөх цаг болсныг хэлж байгаа хэрэг. Монголын түн ард хохирно. Эсвэл хятад дуусах айдаж үзтээ. Мордуулчихсан байна. Эзэн хаанаар өргөн гэлээ. Түүхэн кино хийн гэдэг бол их хариуцлагатай ажил. Их л зоригтой хүн барьж авдаг шүү дээ. Гэхдээ бол би одоо шавтах баярлж байна. Ийм киног энэ чухал үед одоо зориглон барьж авсан явдал. За энэ кино гарахыг бол нэлээд хүлээсэн. Яг тэгэхээр кино бүтээж байгаа тухай бол бараг жилийн өмнөөс мэдчихсэн учраас 2 дугаар сүүлийн жил одоо 1 жилийн дотор гарсан нэлээд олон кино үзлээ. Тэр дотроос энэ Монгол улсын түүхэн хувь заяаны тухай өгүүлсэн ийм том хэмжээний бүтээл огт хийгдэг орчин үеийн кинонууд байсан учраас зэрэг үзье гэж бодсон. Таны алдар хэн бэлээ? Намайг Дунгаа гэдэг. Дайчин Жонов банкийн хошуунд данстай. Хатан ахайтанд цай эдээ барьдаг билээ. Аях жохин Дунгаага надад хайрлана уу. Би ханиа болгож цай хундаа хийлэх гэсэн. Урд нь бүтээгдсэн Монголын уран сайхны олон сайхан кино бий л дээ. Түүхэн сэдвтэй хувьсгалын. За энэ бүтээлүүдэд бол Богдхан, Дондог Дулматан үргэлж одоо хараар бодож тэр хүн дээр нь гэрэлгээгээд байхгүй байсан мэтэр ойлголтыг ард түмэнд өгөөд ирж байсан л да. Та нар намайг төв түн инээ тэрэ гэж ярьдгийг чинь би мэднэ. Би өөрийгөө Монгол хүн гэж боддог. Өглөө тэмцэл Сүхбаатар киноны Богдхан бол ард түмний дайсан, үндэсний дайсан мэтэр буруу ташаа ойлгож урлаг уран сайхны олон бүтээл бол түүнийг сохор, тоглон, альва асуудлыг шийддэггүй шашны одоо зүгээр нэг одоо төвд хүн байсан мэтэр ойлгодог байсан. Ерөн дээр хүнд өнгөтөө эрийг тал байгаагүй мэтэр үзүүлдэг байсан. Надад нэг бодогдсон. Ер нь энэ Богдхан гэж ямар хүн байсан. Энэ хүн одоо Монголын түүхэнд ямар үүрэг хүлээсэн, ямар үүрэг оройлтой оролцож байсныг сандраа судалж ирсэн л дээ. Энэ хүний тухай нэг уран сайхны кино хий. Энэ хүнд чинь бас дан хараар будаад бас нөгөө талд нь эрийг тал гэж байсан л байдаараа. Яагаад гэвэл энэ ч одоо Монголын хамгийн сүүлчийн эзэн хаан. Хүний амьдрал алга ургахын зургал өөрчлөгдөх юм. Хэдхэн хоногийн өмнө би энэ замаар хатан ахайтны аяг чинээ дуудуулаад номхон хар морьунчсан ачаа хөдлөөд гэлтэрч явсансан. Яаж ч одоо түүхээс арчиж болмооргүй, болохооргүй ийм түүхэн гавьяа байгуулсан хувь хүн Монголын сүүлчийн зан юм байгаа. Тэгвэл Богд гэгэнтний хаан ширэнд өргөмжилвэл ямар Монгол улсын төлөө ам бие үл хайрлан зүтгэх мөнх тэнгэрийн дор
тангаргалаа. Тангаргалаа. За зохиолч нь одоо Монгол улсын төрийн шагнал соёлын гавь зэтгэлтэн Дармын Батбаяргой ажилласан. Батбаяргой бол манай орчин цагийн Монголын театр жүжигчин одоо нэртэй зохиолч хүн байгаа. Шин тусгаар тогтнож байгаа одоо Монгол улсын Богдан засгийн үеийн одоо их оронч Монгол ноёд сайдуудын дүр төрхийг бол болсон үйл явдлаар нь бол нэлээд чадварлаг гаргаснаас гадна тухайн үеийн Монголын ноёдууд тэдгээрийн богж явсан дом будагттай харилцаж байсан харилцаа, богж явсан дом будагтын талаарх гадны болон дотоодын одоо тэмдэглэл, архивын материал зэрэг түүхэн үнэн бодит материалуудад энэ кино тулгуурласан. Тийм учраас энэ киноны үндсэн түүхэн ашаал өгдөл бол түүхийг үнэн зөвөөр олон түмэнд ойлголт өгөхөд хамгийн одоо сайн уран бүтээл болсон гэж ойлгож болно. Туршуулда хөлсийн сайн өгөөр. Манжамбантай ман тухва жилдэг болохоор чи мөрч байгаа биз. Наад үг чинь хятадуудын мөнгө зодогчсон хүний амнаас гарч болох үг байна. Аядаж үз та. Монгол улсын хаан бол гэд байдаг. Эртний хос ёсны сургаалд шашин төрийг хослон барих тухай өгүүлсэн байдгийг та мэднэ. Тэгэд ч таны 8 дугаар төр ийм заяа төрхтэй юм бол та хаан болох ёстой. Кино группийн амин судас зэг барьж явдаг технологи, техникт ажилладаг одоо зураглаачин болол хамгийн чухал үүрэгтэй байдаг. Бид нар хамгийн сүүлд хоёулаа хайны зарлиг гэдэг кино хийж дуусны дараагаар энэ богдын тухай кино хийдэг өөрөө бодолтойгоо найруулагч матгэлсэн. Зондоо байхдаа бол одоо 2-3 кино хамтарч хийсэн. Олон жилийн нөрөх туршлагатай. Операторын баг бол 2-3 одоо хамгийн сүүлд энэ лавгад орж гэж оператортай ажилласан байгаа. Лавгад орж маань өнөөдөр ажиллаар хөдөө явсан байна уу да. Бид тэр бас урд нь кинонд хамтарч ажиллаж байсан вэ фронтод хөрөгдөлд. Тэгээд ер нь бид тэр нэг багшин шав нэгээ удаа сайн ойлгоно. Ер нь бид явж одоо бид нарын тавьж байгаа кадрын зохиомж ер нь тэр бүх юмдаар бол нэг л зэгтэр очиж уулздаг. Ийм учраас бид тэр цуг ажиллахад л их ойрхон амархан байсан. Энд чинь 11 он 11 оныг өнөөдөр хийнэ гэдэг бол орчны тухайн асуудал нэлээд бэрхшээлтэй зүйл нь байсан. Энд өнөөдөр хөдөө байгальд очиж зураг авлаа гэхэд л орчин үеийн зам машины зам гарцсан. Өндөр хүчлийн шугам явчихсан. Тэнд байж байгаа малчин ардуудын ахуй амьдрал нь шал өөр болчихсон. Тэр үеийн сүхт хэрэг чалга байна, чич машин чалга байна, хувц хэрэг чалга байна, эд хэрэглэл чалга байна. За энийг бол төр одоо бий болгоод өгнөхтэйсэн бодлогоор зохицуулах асуудалтай киноны тухай хуультай явуулах хэрэгтэй байна. Кино үйлдвэрлэл маань өөрөө нэгдсэн том суур баазаа бий болгохын тулд үйл ажиллагаа нэгдмэл байх хэрэгтэй болж байна. Төрийн хошоо шагналд Жанс Нуруугаа бол киноны бүтээл дээр гарсан хүн байгаа. Жанс Нуруугийн аялал, Жанс Нуруугийн хөг надад бол таалагддаг. Монголын анхны төрийн бол одоо Алзуулагийн улсыг одоо эгчлүүлсэн байгаа. Энд одоо миний хөгжмийн талаас одоо хэлэхэд бол майруулга маш сайхан хийснээр их онцлогтой байсан. Үүгээрээ би нэг нээлтийн дараа Жанс Нуруу багшд би баяр хүргэж та маш сайхан найруулсан байна гэж би өөрийн сэтгэлдээ хуваалцж байсан. 2 жилийн өмнө байна уу да би уулзаад ярьж байхад согтойра тамантаас нэлээд хэдэн жил өнгөрчээ. Тийм учраас одоо өгшинч бас нэг арай өөр өнгөр дуурай шүү. Яагаад гэвэл энэ чинь цаг хугацаа өнгөрсөн байна. Бас түүхэн сэдвтэй кино бас энэ үндэсний эрхлөөний хувьсгалын тухай анхны кино учраас өгшинч бас нэг өөр өнгөр дуурай шүү гэдэг нь надад бас их урам өгч миний сэтгэлийг бас хөгжүүлсэн юм байна. Энэ киноны хөгжимд би ямар нэгэн дайн төрөмгийлэл эсвэл их хүчтэй ирээд зориг их хурц одоо хэмнэл эсвэл айлхаар зүхтаж хүний одоо сэтгэл рүү их ойртохыг хичээсэн байгаа. Зуулангийн жорол уус гэж богдын
одоо хаант засгийн үеийн төрийн дуул гэж үздэг. Энэ хөгжмийн энэ дууны аялгауг бол харин төрийн сүлд дууны төвшөнд найруулахыг бол хичээсэн. Богдож явсан дам хотогтыг Монголын шашин төрийг хослон баригч наран гэрэлт төмөн наст эзэн хаанаар өргөмжлөө. Морин хоорын чуулга симфони оркестр бүтээрээ тоглож байгаа. Тийм учраас нэг талаасаа бол өрн дахны хөгжим шиг мөртлөө морин хоорын чуулга нүүрэнд байгаа учраас энэ бол үндэсний одоо дуулал байгаасаа гэсэн юм хүслэн байсан гэж бодож байна. Зуун жил гэдэг бол яг Монгол үндэсний хувьд бол их урт түүх биш шүү дээ. Хичнээн мянган жилийн түүхтэй ийм үндэстэн. Тэр энэ түүх бол үнийн чанартаа бидний их ойрхон түүх, бидэнд байгаа түүх. Тийм учраас бидэнд ойрхон хөгжим байгаасаа гэж хүссэн юм аа. Түүхэн дүр бас их сонин хувь тавилантай их зөрчилтэй дүр учраас дүр сонголт бол үнэхээр хэцүү байсан. За яг хоо энэ нэг 100-ны 5-10% нь бол гадаад дүр төрхийг харуулъя. Бус нь бол энэ жүжигчний уур авьяас дээр л уран бүтээл тогтсон шүү дээ. За тийм учраас одоо энэ Дондог дипломат байна. Богд байна. 5 настай одоо Монгол залгаж ирж байгаа. Богд энтрийг бид нар бол ихэнх нь бол авиас дээр л үндэслэж авсан юм байна. За лавраа жишээ байдгийн ардын жишээ. Зүгээр ингээд нэг план тавьсан байхад хажууд нь бүөрэж байж байгаа хүмүүс заавал урлагийн дээд сургууль төгссөн хүн л зогсон шүү. Нэг ч үгүй гэж байна. Түүхүүний дүрийг бүтээгч бас маш хэцүү шүү дээ. Жүжигчдийн хамгийн гол нь судалгааг сайн хийх шаардлагатай болдог. Тэгээд судалгаагаар ер нь уншиж хахад хатан маань өөрөө их эренгийн ухаалаг Богд хааныг төр түшилцэхэд маш их нөмөр нөөлөг болж байсан. Тийм хатан их чадварлаг, морь сайн уургалж, лүүжин тавьдаг тийм эренгийн маш сайн эмэгтэй байсан. Бас шашин номыг дээдэлдэг. Том ламын маань янзан гэж багшийн дүрийг одоо бүтээхийг одоо оролцсон. Хэдий би одоо кино жүжигчин биш боловч одоо чадхаараа сайн найруулагч олон одоо киноны уран бүтээлчдийн заа зэвсэнээр бол одоо чадхаараа мэрийсэн. Ер нь бол миний хувьд бол онцгой их сайхан дурсамжтай сайхан үйл явдал боллоо. Тэгэхээр би бол энэ дээр юу харуулах гэсэн гол шашин төрийг хослон барьсан анхны Богд. 1908 онд гавжийн дамжиж гавж цолонгосон байдаг. Монгол улсын 8 богдоос хамгийн эзэнтэй надад бас хийж болно л доо. Энэ хүний одоо шууд санаачлагаар Монгол улсын төрийн далбанд соён мөнгө хөрсөн жишээтэй. Туурах тусгаар улс болохын хувьд төрийнхөө далбаанд алтан соёнбоо мөнгө хөлбөл ямар ав? Гайхалтай мэрэгэн санаа байна. Би бол одоо энэ Богдыг бол бус Богдоос хов хүн талаас нь харуулахыг зорьсон. Энэ киноны нэг онцлог нь Богдын залуу нас гарч байгаа юм л да. Бидний мэдих Богд бол дандаа нэлээд настай болчихсон, 50 гарчихсан үеийн тийм Богдууд гараад идэг гэсэн бол энд идэр залуу одоо Богд Монгол улсын түүхэн хувь заян сэтгэл зовж явсан тэр өдрүүдийн амьдрал гарч байгаа. Учраас бидэнд бол цоо шин Богд нэгдэж байна гэж ойлгож болно. 100 жилийн өмнөх үйл явдлыг үзүүлж байгаа гэд ингэхлээр энд бол бас
цагаан одоо айсыг дагаад юм уу янз бүрийн юмтлуудыг бол үзүүлэхдээ жоохон алдсан онс юм байгаа мó гэж ингэ санагдаж байгаа. Жишээлх юм бол одоо дээдний нодоргонууд байна. Малгайнууд байна. Малгайны өнгөнтөр бүгдээрээ цоош шин. Энэ л одоо их саад болж байна. Түүхийг ус гажуудуулна гэж хийсэнгүү. Түүхийг би автар гэж хийсэнгүү. Цогт хоёр богд хааныг ингэж харддаг юм байна. Мэдхгүй. Энэ тэр жил таны над руу нисэлсэн арваа шүү дээ. Миний сахиус байгаа. Тийм л. Одоогоос 100 жилийн тэртээ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 дугаар оны 12 дугаар сарын 29-нд Монголын тусгаар тогтнолын төлөө чин сэтгэлээр хичээн зүтгэсэн бидний монголчуудын туурга тусгаар Монгол төрөм мандуулж эзэн хаанан Эрдэнийн сэнтитэн залж 5 яам бүхий засгийн газран байгуулж төрийн их ёслол үйлдэн Түмэн олон дон тунхаглан зарлаж дэлхийд туурга тусгаар Монгол улсыг тунхагласан түүхэн үйл явдал тохиож байсан юм. Мөнгөөр өшчихсэн сэтгэлийн дэмүүгөөд явж байсан. Та манай ташилдэг зураач миний татны нөхөр одоо нямдава зондоо жалаачаас хүсүүлэл одоо энэ мужаа болдроо жалаач баясаа нямдарж одоо хувцсны эрхлэгч бурмаа гэдэл одоо энд ажилласан бүх одоо уран бүтээл хамталалтаа эрүүлийн хийгээд юуны төрөнд төсөө мөнгө олдно эрүүлийн хэлэмхийн жохол түүний дараа эрүүлийн хэтэрээ нэмээд уран бүтээлийн ажлын бүх одоо амжилтын ориглыг сайн сайхныг л хүсье. Богдхан түүхэн уран сайхны киноны уран бүтээлчтэй уулзууллаа. Сүүлийн жилүүдэд түүхэн кино хийгдээгүй нилээдгүй он жилүүд өнгөрчээ. Энэ үед их хааны бодит түүхийг дэлгэцийн бүтээл болгосон эрхэм уран бүтээлчтэй цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. Та бүхнийг урлагийн Янжин Ламбархан ивэх болтугай.